Өмнө олон удаа хэлж байсан. Манай их хурлын гишүүд заримдаа одоо өөрийгөө гишүүн болчихлээрээ хамгийн их юм мэддэг, хамгийн ухаантай гэж ойлгож байна шүү. Одоо банк дээр бүгдээр ойлгодог. А гэтэл одоо нэг цахилгаан зөвлөлтэй гэвэл яах вэ? Очоод яаж зөөхөн засгийн бид нар зааж өгнө. Бид нар зургийг гаргаад зөөхөн буруу гагнсан байна. Буруу нүүр шатаасан байна. Тэгээд бүгдээр очоод заагаад байвал энэ ус чинь юу болох вэ? Өгөөл одоо нэг бас нэг ямар ч хаан ч одоо муусны нөхч юм эвдэрлээ гэж очоод өөртөө авирж ороод энэ нөхийн тагэр энэ бүгд энийг онгойд. Энэ байдлыг харахад бүгдээр ерөөсөө асар мундаг банк мэддэг. Тэр нарийн юм нь ойлгодог. Тэр ч утгаараа одоо энэ ч буруу байна, тэр нь ч буруу байна. Тэгээд заад ийм байлаа. Уг нь энэ ус чинь бас нэг зааж өгдөг чиглүүлдэг их хурлаач ийм газар байна. Манай улс ерөнхий хичгээд байж байна. Хурлын дарга байж байна. Ерөнхий сайд нь байж байна. Намуудын дарга нар нь байж байна. Эдгээр яагаад энэ юмд зохицуулах байгаа юм бэ? Аливаа асуудлыг хэлэхдээ үндсэн хуулиараа батгсан тогтолцоо. А бидний нийгмийг цааш бүтгэж явах төр төсний тогтолцоогоо тэрийгэ бодж байж энийг улсын тоглоомны гард болохгүй хүснэ шийдэх. Тэгмж та бүхэн үгүй хэлдэг. Наадхан бид нар энийг хүндэхгүй. Төр нь өөрийг хүндэхгүй. Энэ ус чинь яаж устыг хүнддэг? Энийг хүнддэг. Энийг хайрлах юм нэг бол.